Энэ онд Дархуул аймгийн хэмжээнд цэргийн өвчлөлөө бууруулж чадсан болоо тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох зорилготой төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь олон нийтийн оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдэд тухайн өвчний тусламж үйлчилгээ хэрхэн оновчтой болж байгааг хяналт тавих бодлогын төсөл юм а. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн саналыг аймгийн цэцэрлэгийн хамын газар нийгмийн бодлогын хэлтээс нааш тагаар хүлээн авч хамтран ажиллаж хүн амын дунд тохиолдож байгаа сүрийн өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд Сумдын цэцэрлэгийн хамын газрын удирдлагууд, боловсруулах халамж, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтээр удирдуулсан хяналтын баг, сүрийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан зөвлөгөө, бодит сэдвт тулгуурласан сургалт мэдээллийг өгч ажиллажээ. Сүрээгүй дархан бий болоосай, ирээдүйд сүрээгүй Улаанбаатар, сүрээгүй Монгол улс бий болоосай. Сүрээг тэглэхэд энэ бүх хүмүүсийн санаа бодлыг нэгтгэж хэрэгжүүлснээр нэлээдгүй үр дүн гарна гэж харж байгаа. Тэгээд сүрээг имжлүүлж байгаа хүний тав тухтай байдал, сэтгэл зүйн байдал, за тэгээд орчин нөхцөлийг сайжруулах гэдэг эднээс маш олон саналыг авч тэн дээр тулгуурлаад засаг даргын хамын газраас яаж ийн гэхээр бусад энэ сумдын удирдлагуудын оролцоог хангаад сум орон нутгад хүртэл яаж ажиллаж болох юм, өөрсдийн тусгаж байгаа төсөв хөрөнгөндөө хүртэл ямар зардлуудыг суулгаж болох юм гэдгийг шийдэж өгч байна. Энэ сургууль цэцэрлэгүүд, бусад албан газрууд илүү эрт илрүүлэг онцлогоонд зөвхөн эмнэлэг талаасаа биш өөрсдөө хамтраад хүмүүсээ зохион байгуулад илрүүлэлээ 24 цагийн дотор эмчилгээнд оруулах. Нөгөө эмчилгээ таслаад байгаа нөхдүүдийг яаж хамтаараа хурдан эдгэх талаас нь хамтарч ажиллах гэдэг олон ийм асуудлууд орж ирж байгаа. Тэгэхээр энэ процессуудыг ингээд хөндлөнгөөс хянаад за энийг нь сайжруулах ийм санал байна. Энийг нь ажил болгоё гэдэг дээр энэ зөвлөл ажиллаж байгаа нь чухал даваа талтай байгаа. Төсөл 2025-26 онд Дархуул аймагт хэрэгжинэ. Үр дүнгээс шалтгаалan дараагийн аймагуудад туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна.